Баянхонгор аймгийн Политехникийн коллежид 50-75% нь ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн дараах мэрэгжлийн зөвлөлүүд ажиллаж байна. Үүнд барилгын мэрэгжлийн зөвлөл, автомашин засварчдын мэрэгжлийн зөвлөл, оёдлын мэрэгжлийн зөвлөл, сантехникийн мэрэгжлийн зөвлөл, өсчний мэрэгжлийн зөвлөл, хоол үйлдвэрлэлийн мэрэгжлийн зөвлөлүүд ажиллаж байгаа бөгөөд эдгээр мэрэгжлийн зөвлөлүүд нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид энэ удаад автомашин засварчдын мэрэгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг онцолж байна. За Баянгор аймгийн Политехникийн коллеж маань одоо Герман улсын мэрэгжлийн боловсролын тогтолцоог нотшоож төвшлэлд суурилсан тогтолцоо буюу одоо ажил олгогч нарын хэрэгцээ шаардлагыг нийцсэн ажилтныг одоо мэрэгжлийг бэлтгэх чиглэлээр салбар бүрийн одоо мэрэгжлийн зөвлөлүүдийг байгуулан ажилладаг. За энэ мэрэгжлийн зөвлөлүүд маань голчлон ажил олгогч нарын одоо төлөөллөөс оролцож байгаа маань одоо өдрийн одоо хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа эрэлт хэрэгцээ шаардлагыг нийцсэн ажилтныг бэлтгэн гаргах энэ хэрэгцээ шаардлагыг биелүүлэх чухал ажил бодолтой ажиллаж байна. Автомеханикийн мэрэгжлийн зөвлөл нь анх 2014 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлд суурилсан мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж 2019 онд мэрэгжлийн зөвлөл маань дахин шинжлэгдэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Зөвлөлийн гишүүдийн 8 нь ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн байна. Мэрэгжлийн зөвлөл маань жилд 2-оос доош удаа хуралдаж сургалтын одоо сургалт хөтөлбөр төлөвлөгөөнд саналаа оруулах, сургалтч нарын одоо дадлаг хийх, орчин нөхцлүүдийн одоо бүрдүүлэх, хамтарч ажиллах, мөн төгсөгч нарын дүнлэгээ төвлөлт өгөх, сургалтын орчин нөхцөлд нь бас одоо санхүүгийн боломж дэмжлэг үзүүлэх зэрэг олон зүйлүүдээр хүмүүс хамтарч сургалтайгаа хамтран одоо ажилладаг ийм зөвлөл байдаг. Ингэж одоо жишээ нь манай механикийн одоо засварын сургалтын хувьд одоо 3-4 жилийн өмнө Азийн хөгжлийн банкнаас санхүүжилттэйгээ сургалтын одоо орчин бааз маань сайхан шинжлэгдсэн. За тэгээд сурсагч нарт одоо дадлаг хийх зорилттой одоо сургалтын автомашиныг бас одоо мэрэгжлийн холбоод мэрэгжлийн зөвлөлөөс одоо гаргаж өгсөн байх жишээтэй ийм ажлуудыг хийгээд явдаг. Сургалтын байгууллага одоо мэрэгжлийн ажил олгогч нар маань одоо хоорондоо хамтарч ажилласнараа бид бэлтгэн гаргаж байгаа одоо сургалтч нарынхаа маань одоо түүний зах зээл дээр яг ямар одоо чадварыг эзэмшиж сэн эрэлт хэрэгцээ ийм мэрэгчнийг бэлтгэх вэ гэдэг дээр бол одоо их чухал ажил бодолтой ажил болж байгаа. Тэгээд өмнөний тэ бас хэрэгцээд бас одоо яг ажил олгогч бидний хувьд тасралтгүй сурах одоо мэрэгжлийн ахиулах ийм хэрэгцээ шаардлага үүсэж идэг. За энэ чиглэлээрээ бас одоо бид бүхэн одоо сургуультай одоо хүсэлт гаргасныхаа дагуу одоо эх жилээс энэ засварын хослол сургалтыг хэрэгжүүлэхээр болж байна. Хослол сургалт гэдэг маань бол ажлын байран дээр одоо сургалтуудыг явуулж энд ажиллаж байгаа ажилчдыг мэрэгжлийг ахиулах ийм сургалтыг одоо жилээс хэрэгжүүлэхээр болж байгаа маань одоо бидэнд бас том давуу талыг бий болгож байна.